Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинжлэгдсэнтэй холбоотой ирэх 2 дугаар сарын 1-ээс жолооч бүр зөрчлийн 10 онооны багцтай болно. Өөрөөр хэлбэл жолооны үнэлэхдээ иргэн бүрийн нэр дээр автоматар 10 оноо орох юм. Улмаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих бүрт тодорхой заасан хэмжээгээр тухайн 10 онооноос хасах юм а. Хэрвээ олгогдсон 10 оноо дуусвал иргэн таны жолоо барих эрхийг хязгаарлана гэж өнөөдөр замын цагдаагийн газраас мэдээллээ. Жолоо дахь эрхийг асуусан жолооч нар эрхээ сэргийлэхийн тулд цагдаагийн эрхийн газрын лицензийн төвд очиж сургалтанд хамрагдан захимаар жолооны шалгалт өгнө. За эрх сэргээх асуудал дээр замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтыг цахимаар аавна. Энэ нь болохоор ямар нэгэн байдлаар одоо хүний хүчин зүйлийн нөлөөллөөс хамаарахгүйгээр ямар нэгэн хардлага сэрдлэггүй ил тод нээлттэй байдлаар аав. Тухайн хүн компьютер дээр суугаад тухайн програмд дэвтэрж ороод шалгалтаа өгөөд шалгалтын дүн тухайн үед тухайн хүн шууд компьютер дээр гарч ирнэ. Тэгээд тэнцсэн тохиолдолд эрхийн сэргээх оноог олох ийм журмаа зохицуулагдж байгаа. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам дээр түрүүн дурдсан 3/4-т тухайн жолооч одоо зөрчлийн оноогоо асуулаад дуусаагүй боловч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд энэ 2 цагийн сургалтанд хамрагдаад шалгалтаа өгөх тэнцсэн тохиолдолд 10 оног нь гүйцэж өгч болно гэсэн тийм заалттай байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж дүрм журам стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ноогдуулж зөрчлийн оноог дараах нэгжээр хасах юм байна. Үүнд тухайн тээврийн хэрэгслийн ангилд тохирох үнэмлэхгүй үедээ буюу жолоодлогын дадлах хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид 2 оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийг жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид 1 оноо, согтууруулах хундаа мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодис сэргэлсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид 2 оноо, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид 1 оноо, улсын бүртгэлийн дугааргүй тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуунд алталсан тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 2 оноо, механиктсан тээврийн хэрэгслийн ажлын тоормсны систем жолооны механизм ажиллахгүй чиргүүлийн холбоос эвдэрсэн харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 2 оноо. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн жолоочид 3 оноо. Зам тээврийн осолд холбогдсон жолооч замын хөдөлгөөний дүрмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид 2 оноо. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид 1 оноо. Гэрлэн дохио болон цагдаагийн албан авчаа хэрэглэсэн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид 1 оноо. Замын хөдөлгөөний дүрм заасан тээврийн хэрэгслийг хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас нь 50 хүртэл хувиар хөдөлгүүлсэн тохиолдолд 2 оноо. Замын хөдөлгөөний дүрм зааснаар гүйцэж төрүүлэхийг хориглосон газарт гүйцэж төрүүлэх үйлдэл хийсэн жолоочид 2 оноо. Давуу эрх бүхий явган зорчигч зам тавьж өгөөгүй жолоочид 2 оноо. Төмөр замын гар нэвтрэх журам зөрчсөн жолоочид 3 оноо. Туйлс замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид 1 оноо. Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид 1 оноог хасах юм байна. Зөрчлөн бүртгэлтэй оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм а. За 10 оноог 1-ээс 5 хүртэл оноогоор хасаж дүгнэнэ. 1-ээс 5 хүртэл оноогоор. За энэ бол зөвхөн бас хасагдах биш. Оноо маань бас буцаад одоо замын хөдөлгөөний дүрмийн зөрчил зөвлөлт даатыг зөрчихгүй бол сэргэгдэх юм бас урамшууллын юм нөхцөл бас байж байгаа. За жишээлбэл 1 жилийн дотор тухайн хөдөлгөөнд оролцогч тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зөвлөлт даатыг зөрчихгүй бол хамгийн сүүлд асуулсан одоо жишээлбэл хамгийн сүүлд зам тээврийн ослыг 5 оноогоо асуулсан байлаа гэж бодоход тэр жилийн дотор ахиж одоо ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрм зөрчихгүй бол энэ оноо сэргэгдэх. За хэрвээ 1 оноотой үлдсэн байжгаад замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүйгээр 2 жил хөдөлгөөнд ямар нэгэн дүрм заалт зөрчихгүй оролцох юм бол энэ оноо буцаагаад 10 оноо болж сэргэгдэх ийм урамшууллын систем бас давхар явж байгаа. Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай програм боловсруулалтын ажил дуусаагүй байна. Иймээс эх 2 дугаар сараас жолоочийн зөрчлийн оноог хянаж тооцох захин програмыг бэлэн болгоно гэж замын цагдаагийн газраас мэдээллээ. Үүний дараа жолооч нар зөрчлийн оноог торгуулийн хэмжээ
жагсаалтаа утсандаа тусгай аппликейшн татаж харах уу? Эсвэл зөвхөн www.торгуулцаг.mn сайтад хандаж авах уу зэргийг шийдэх юм. Мөн жолооч нарын зөрчлийн жагсаалт, торгуулийн системийг замын хөдөлгөөний удирдлагын төв, замын цагдаагийн газрын аль нь хариуцсан хянах вэ гэдгийгч тодорхой олно.